Өглөө хөтөлбөртэйгээ хамтаа үзэгчдтэй баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн зочныхоо цагаар танд хүрч байна. За манай студид нэгэн эрхэм хүндтэй хүн хүрэлцэн ирсэн байна. За дуучин Чулуунжин мэгч маань өнөөдөр манай зочноор хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд төрхий. Сайхан амруу та. Сайхан амарлаа. Сүүлийн үед бас 10 дахь бие даасан тоглолтоо их гээд нэлээд завгүй ах шиг байна тий. За тий одоо энэ сарын 13-нд буюу Валентины баяр яг урд өдөр таарч байгаа. Уран бүтээлийн дэврүүн залуунаас тоглолтоо их гэдээс нэлээд завгүй гүйж байна да. Энэ жил яагаад ийм эрт тоглолтоо хийх болов? За ерөөхдөө миний 19 оны тоглолт 22 оны одоо бүсгүй ертөнц гоо ялдам тоглолтууд дандаа 2 сар тоглож ирсэн. Бүсгүй ертөнц тоглолт 2 сарын 22-нд, за гоо ялдам тоглолт 2 сарын 25-нд гээд. За энэ жил болохоор 2 сарын 13-нд таарч байгаа. За төрсөн өдрөөр ч гэсэн 5 сарын 2-нд бас хэд удаа 3 ч удаа тоглолтоо хийсэн, 4 ч удаа билүү. Тийм нэлээд олон удаа хийсэн болохоор ерөнхийдөө. Яг хоо ер нь ингэж би тооцоолоод идэгin. Энэ жил бол би 21 аймгаараа үзэгчтэйгээ уулзсан. 21 аймгаараа уулзах үедээ би 2 сар тоглоод за уулзахгүй ингээд төрсөн өдрийн тоглолт гээд хийж байгаа үедээ 5 сардаа тоглоод ч юм яг тийм нэг юм төлөвлөгөөний дагуу явдаг гэх юм уу. За энэ удаад 2 сар тоглоод цагаан сар маань 3 сарын 1-нд эхэлж байгаа тохиож байгаа. Тэгээ 3 сарын 7-оос эхлээд Төвийн болон Баруун аймаг руугаа ингээд аялын тоглолтуудын маань тов гарсан байгаа. Тэгээ 4 сарын ерөөхдөө 10 хүртэл 21 аймгийн аялын тоглолт маань үргэлжлэх юм аа. Ерөнхийдөө сая бас тоглолтын маркетинг байв. Үзэгчдтэйгээ бас гэнтийн билгээрээ таксины жолооч хийгээд явуулсан шүү дээ. Энэ бас маш сонирхолтой байсан. Тийм манай одоо тоглолтын зохион байгуулж байгаа багийнхаа надад тийм санаа гаргасан л да. Надад бас гоё санагдсан. Тэгээ нэг өдөр ч гэсэн ингээд таксиний жолооч хийгээд бид нар тэртээ тэргүүл өдөр бол машинаа бариад ажлаа амжуулаа явдаг ч гэсэн хаяа такси бариад явдаг те. Гэхдээ яг ингээд өөрөө таксиний жолооч хийгээд ингээд сонирхолтой яриа өрнүүлээ явах гоё байсан. Тэгээ ерөөхдөө бас гоё мэдрэмжүүдийг авсан. Хөөх юм билээ. Хөөх ээж хоёр өрсөл орж ирээл миний одоо охинтойгоо дуулсан дууг дуулах жишээний тийм. Охинтойгоо дуулахдаа өгдүүлсэн гэснээс аялгаа маань нэлийн том болсон байгаа шүү дээ. Энэ удаагийн тоглолтын дээр аялгаа оролцох болов? Тийм аялгаа маань одоо 7 дугаар ангид сурагч болсон. Одоо хамт дуулснаас хойш 18 онд битээр дуугаа бичүүлээ 19 онд клип нь гарч ирсэн. Нэгдүгээр ангид яг ордог өдрөө бүр хоолойны бичлэгт орж ирсэн байхгүй юу? 6 жил болсон байна. Тэгээд одоо бүр өндөр болсон. Над шиг өндөр болсон. Ээжтэйгээ зоолцсон. Тэгээд би одоо ээж ийм том болчиход яаж жоох хүүхдийн дуу тоглох вэ? Жоох хүүхдийн дуу чи өөрөө санаачилсан. Чиний дуу үздэй гэсэн чи гээд бас жоох үеийнхнээс том болцсон гэд би яриад тах шиг байна. Тэгээд сая хөөрхөн 1 сар гадагшаа англиний вакуум сургалтанд яваад ирсэн байхгүй. Тэгсэн чинь ээж манай сургалтанд явсан найзууд бүгдээрээ миний дууг багтаа сонсч ирсэн билээ. Одоо дүүндрэн сонсдог гэсэн гээд хөөрхөн. Тэг яг нөгөө ингээд үе дамжаад ингээд уран бүтээлүүд маань хөөрхөн хүүхдүүдийн одоо яг л нөгөө аялгаагийн анх дуулжсан насныхан сонсдог болсон. Тэгээ та өөрөө одоо жижигхэн намайг тэр жоохон байсан үеийн шиг охин олж дуулаарай гэсэн. Би нэг арай том охин санал болгосон чинь үгүй ээж арай жоохон гэдэг байгаа маа. Бас жоохон хүүхдэд дуулуулмаар ах шиг байна тий. Ерөнхийдөө нэг аялгауг одоо бол үзэгчд маань дуулдаг гэд ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн байгаа шүү дээ. Яг та хоёр маань шинэ уран бүтээл хийх талаас ер нь бодож байгаа юу? Тийм бодол байгаа юу? Тэгээ бид хоёр түүний дараа 22 оны тоглолтын дээр ээжээ хач гээд бас нэг дуу дуулсан л да. Тэгээд одоо нөгөө том болчоор хүүхдүүд чинь нөгөө сонирхол нь өөр болоод хөгжим сонсож байгаа жанр нь ч гэсэн өөр болоод ингээд ирэхээр бас урсгал жанр нь шал өөр. Дээрэс нь бас өсвөр насн дээр болоод ирэхээр нэг төдийлөн хамт дуулын энэ гэх бас байчаад байна. Тэгээ одоо өсвөр насны хүүхдүүдийн чинь сэтгэл зүйн онцлог энэ чинь ингээл харилцан ярилцахаас ахуулаад жоохон байдаг шиг нээлттэй байх нь багасаал тий. Одоо ингээд том болоод ирэхээр бас би одоо ээж нь чамтай дуулмаар байна. Хойлоо тгийч гэдэг юм эсвэл ээжээ хойлоо дуулаач гэдэг юм ерөөсө өөрчлөгдчихдөг юм байна л да. Магадгүй том болоод бас дуулыг гэх нөө бас харж л байна. Тэгээ охиныхоо одоо өөрийнх нь сонирхлыг хүндтгэн шүү дээ тий. Таны хувьд бас нэлээд уянгалаг маш гоё үзэгчдэд одоо гаргасан дуу болгоно л хийд болоод идэг шүү дээ үзэгчдэд хүрээд идэг. За нөгөө дууныхаа шүлгийг бас болор цэрийн ихчтэй хөвчлэн хамт хийгээд исэн. Одоо сүүлийн үеийн уран бүтээлээ та яг ямар хүмүүстэй хамтарч хийгээд байна? Тийм. За болор цамын эзэн яруу найрагч болор цэрийн ихчтэйгээ бол их олон дуу хамтарч хийсэн байдаг да. Ойролцоогоор нэг 20 орчим дуу байгаа гэж бодож байна. Тэгээ бисаа хамгийн сүүлийн дэврүүн залуу нас гэдэг одоо тоглолтоо нэрлэж байгаа шинэ цомог маань хэвлэлтээс ирсэн. Тэгээд 19 оноос хойш би 2 цомог гаргасан. Тэгээ 2 цомогоо болохоор дэврүүн залуу нас учрахал гэж, энэний өмнө учрахал гэж цомог байгаа. Өчигдөр
одоо хос цомгийнхоо баярыг хийсэн. Тэгээд энэ жишээлбэл одоо зөвхөн энэ цомогт ихэд болор цэрэгчийн 4 шүлэг орсон байлээ. 16 дууны 4 гэдэг чинь баг 25% байгаа зү тий. Тэгэхээр миний баг нийт уран бүтээлийн 25% болор цэрэгчийн шүлэг гэж баг хэлэхэд хэлсдэггүй бах. Тэгээд энэ дэврэн залуу настай оны шүлэг бол чагнаад орж яруу найрагч ахын шүлэг. Тэгээд чагнаад орж ахтаага би 93 наадам, маргуур хээр, дэврэн залуу нас. За миний хайртай дуу Аавда гэдэг дууны мөнчлөгийг хамгийн анх хамтарч ээж битээр ингээд хамтарч ажиллаж байсан. Гэх жишээний одоо сайхан яруу найрагч хөгжмийн зохиолч уран бүтээлчтэйгээ бол ингээ хамтраад ажиллаж байна. Тэгээ яг болроо өвчтөр илүү нөгөө нэг юм эмэгтэй хүн гэдэг талаасаа дотоод ертөнцийг ойлголцдог гэж хэлж байна. Мөнх жаргал ихж байна гэж хэлдэг шүү дээ. Тий, яг ингээд нөгөө дотроо хэлхийг хүссэн юм а. Би ингээд нэг гоё төсөөлөл байгаад байдаг. Одоо ингээд гаргаад би зураач биш учраас зурж чадахгүй тий, яруу найрагч биш учраас бичиж чадахгүй. Яг ингээд миний хэлсэн санааг болроогч маш гоё хүлээж аваа шууд бичдэг байхгүй. Зүгээр л нэмсгэлэг ч гэсэн бас нэг зүйлээс санаа аваад нэх гоё магтаалын үг намайг ингээд байгальтай зөвөрлөөд хүн гоё урмын үг хэлэхэд би өөх нэр эмэгтэй хүн чинь байгальтай адилхан цэцэгтэй адилхан тий одоо юм зөөрлөө та гоё шүлэг хүчээд өгөөч гэхтэл зүгээр л нэмсгэл гарах жишээний. За хамгийн гоё хайргаа охинтойгоо дуулсан дууг манай охин чи гинтэл би ээжтэйгээ дуулна гэж 5 настай өөрхөх юм яриа л тэгэл би өстэй ээжигээ чи юу гэж боддог би ээжигээ миний солонго нар гэж боддог миний бурхан гэж боддог гэж хөөгч нэг хөөрхөн ярьдаг шүү дээ. Яг тэрднийг ингээл оруулаад ээжтэй би тэнгэрээс том хайртай одноос ч их хайртай гэж бичиж өгч жишээний. За дээрэс нь одоо нөгөө бүсгүй хүний дотоод сэтгэлийн гоё хайр сэтгэлийн дуунууд хүртэл бүрстэ нэрээ бүр ингээд тийм бүр яг нэг зүрхрүү ордог тий зүрхрүү ортол бүр бичсэн байдаг штэ. Хүн ингээл дурлахаараа яадаг үлээ, ямархаараа яадаг үлээ те. Дурлаад магадгүй хаягдахаараа яадаг үлээ, шаналхаараа яадаг үлээ. Бүр болор цэрэгчийн тэр бүр агуу өгнүүд бол ёо бүр зүгээр л таны бас нэрээр нэрлэлсэн нэг шүлэг яваад байдаг шүү дээ. Яг чулуун цэцэг болоо. Нэг шүлэг яваад байдаг шүү дээ. Гүү. Чулуун цэцэг яруу найрагч хичээн бол дуу би дуулжсэн анхны. Яг миний нэрээр явсан бол байдгүй. Зүгээр нөгөө нэг ингээд миний нэрийг тавиад би хэлсэн юм шиг болгоод нөгөө зургийг тавиад ингээд яваад идэг. Тэд нар бол зүгээр зурган дээр тавиал бичсэн байхгүй би хэлсэн ч юм уу. Би одоо таныг ингээд за энэ чулуун чимэгч бас ингээд шүлэгчдэг юм болоо. Гэтэ яг нэг дууныхаа шүлэг биш биччихсэн. Гэтэ ингээд авторыг нөөрөөр бичиж тавьсан. Тий нэг гоё харин авьяасаад байгаа юм байна тий. Яг хоо тэгээд бас үе байх боломж бас байгаа хаа. Гэтэ яг тэр талаа нэг ихтгэлтэй яадгүй. Гэтэ нэг гоё хайрын тухай миний дуулсан уран бүтээл дотор бол байдаг. Илүүтэй бүсгүүчүүд бас хүрсэн энэ дуунуудыг нэлийн хүргэж бас дуулаад байгаа. Энэ таны нууцыг юундаа вэ? Яг уу одоо ингээд би ч ингээд хүүхд тахаасаа би ч гэсэн одоо сонсогч штэ. Тэгэнгүүт ингээд гой дуунуудыг сонсоод тэдний чинь дуучин агш нараа шүтэж бишрээд ингээд явж исэн. Тэгээд нөгөө би одоо уран бүтээлээ ямар өнцгөөс илүү хардаг вэ гэхээр сонсогчийн байр сууриас илүү тавьж одоо ингээд хэрвээ би сонсогч байсан бол юу илүү хүсэх вэ гэдгийг ер нь л одоо анх уран бүтээл хийхээсээ тийм зарчмыг баримтлсан гэж хэлж болно. Тэгээд тэр ч утгаараа ингээд нэг дуулчвал ийм юмыг илэрхийлжүүл гэл одоо миний дуунуудыг сонсоод тэр чинь би ингээ өөрийнхөө амьдралыг дуулаад ч юм уу өөрийнхөө зөвхөн хэлхийг хүссэн юмыг хэлээд байгаа юм биш шүү дээ. Мянган бүсгүүчүүд миний дууг сонсоод те бид нар ч гэсэн Монголынхаа гой дуучин эгч нарын дууг сонсоод тэрийг орондоо ингээ одоо өөрийгөө төсөөлж тавиад бид нар ингээ сонсдог шүү дээ. Магадгүй ингээ гонсон одоо гунгэлсэн үед дууны үг бүр ингээ хөөх ийм гоё үгтэй дуу байсан билүү гэж олон удаа сонссон дуугаа гинт анх удаа юм шиг сонсож байгаа юм шиг хүлээж авах тохиолдлууд бишгүй байдаг шүү дээ тий. Яг түүнтэй адилхан олон мянган эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийн одоо төлөөлөл болж ингээд дуулж явж байгаа учраас тэр олон үнцгийг тусахыг зорддог. Тэгээд миний дуулсан дуу болгоны ард автор гэж байгаа. Зохиогч өөрөө бас ямар сэтгэл зүйтэй бичсэнийг одоо тэр ертөнцид очиж илүү мэдэрч магадгүй ингээд одоо сэтгэлийн зурус гээл дуугаа би жишээлбэл болор сэрэгч хүлгийн бичээл тэр хүн чинь дотроо нэг юм бодоод бичиж байгаа шүү дээ. Аягийн сэрэ догш хийхдээ бас нэг гоё хайраа бодоод бичиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт би ч гэсэн дуулахдаа бас нэг ертөнцийг өөрөө дотроо төсөөлж байгаад нүдэн анаад хоолойны бичлэгт орохдоо ерөөсөө яг тэр ертөнцид өөрийгөө аваачижээж тэр одоо атмосфер руу аваачижээж жүжигчин хүн ч гэсэн одоо жүжиглэхдээ мэдээж зүгээр дүр тоглохгүй шүү дээ тий. Одоо нөгөө саяхан төмөр хуйг ахын нэг гоё бичлэг явж ирсэн жүжигчин. Зовлон үзээгүй хүн зовлон тоглож чадахгүй. Тэрийг яг ингээд зовлон үзэж мэдсэн хүн л тэр зовлонг тоглоно. Одоо ойлгож үжил одоо тэр мэрэгчлээ ойлгож те. Түүнтэй яг адилхан тэр дуучин хүн яагаад дотортой дуучин гэж байна? Доторгүй дуучин гэдэг ингээд мэрэгчлээ ингээд дотроо байдаг байхгүй.
одоо тэгэнгүүт тэр болгоны чи ингэж илэрхийлж гаргахын тулд маш одоо ингээд авторууд болон дуучны те бүх ингээд төсөөллүүд нэгжид магадгүй та тэр дууг сонсохдоо ч гэсэн дахиад ингээ өөр тохиолж исэн үйл явдалтайгаа ингээ ургуулж уялдуулж ингэж хүлээж авах жишээ нэгээд ингээ дуу чи ингээ нүдэнд харагддаггүй юм гоё том энерги ертөнц явж байдаг байхгүй юу. Ер нь цаг үеэ алдахгүй ингээд уран бүтээлээ хийх болгоод явна гэдэг бас хүнээс маш хөдөлмөр шаарддаг. Таныг бол одоо манай үзэгчид хөдөлмөрч гэдгээр бол харж байгаа. За жил болгон тоглолт хийж ийн гэдэг бас уран бүтээлч болгоноос гарах зам биш байхаа. Таны хувьд энэ жилийн тоглолтоо яг ямар онцлог тавьж хийж ийн? Ямар зорилгыг тавьсан байгаа вэ? Тий, одоо яг жил болгон бол тоглолт хийх бас боломжгүй. Ер нь миний зарчим 2 жил нэг удаа тоглолтоо хийгээд явнаа гэд анхнаасаа л уран бүтээлийн гараа эхлэхдээ тэгж бодож ирсэн. Тэгээд ерөнхийдөө 2-3 жилд нэг удаа ингээд дундчаар тоглоод явж байна. Тэгээд хамгийн анхны тоглолтоо бол оюутан багтаа 2012 онд анхны самгаа оюутан багтаа гаргаад хийжсэн. За тэгээд түүнээс хойш чинь 14 онд, 16 онд, тэгээ 17, 19, 22, 23 гэд ингээд онуудад за дунд нь бас 2 найзтайгаа хамтраад 19 онд жишээлбэл 2 тоглолт хийсэн баг жишээтэй. 22 онд гэхэд 21 аймгаа 2 удаа тойрсон баг жишээтэй. Гоо ялтам тоглолтороо тойроод за түүний дараахан алтан жаргалахтайгаа шанс торгоо аялгуу тоглолтороо тойрсон. За тэгээд тэр шанс торгоо аялгуу тоглолт гоо ялтам тоглолтоо юм бас зэрэгтэл бас маш ялгаатай байсан. Ягаад гэвэл алтан жаргалахын фэнүүд настай ингээд ардын дунд дуртай сонсогчд маань ирж байгаа гэдгээрээ бас тэс өөр ертөнц маш өөр тоглолт болсон. Гэх жишээний ингээ 21 аймгаа тойрогоод ингээ 3 жил болчихсон байна. Тэгээ 3 жил гэхээр урт санагдж байгаа боловч бодохоор өчигдрэл ингээл тойроо явж исэн юм шиг тий. Тэгэхдээ уран бүтээлч хүн гэдэг одоо зарим хүмүүс бол шүмжлэх байхгүй. Яасаа их тоглолт хийдгийг яагаад гэд. Одоо ингээд бид нар оффист өөр ажил мэргэжилтэй барилгын инженер ч юм ажиллаж исэн бол ажлаа хийгээл явж байгаатай адилхан дуучин хүн бол мөнхөд үзэгчтэйгээ ойрхон тайзан дээрээ байгаад үзэгчтэй харагдаа сонсогдоод дуунуудаа үргэлж ингээд цаг ямагт хүргээд ингээд байж ах хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй ингээд нэг хэдэн жил уран бүтээл хийжсэн тэр олон 10 20 жилийн дараа баг нөгөө мартагдсан байхад эргэж авцраад хэдэн жилийн дараа гэж тоглолт ихээр хүмүүс баг мартцсан байдаг те. Магадгүй нөгөө сонсогчд нь өндөр настай болоод ингээд явцсан нас урхан нас урцсан ч гэдэг юм уу. Ингээд ер нь тийм байдаг учраас уран бүтээлийг цаг ямагт л одоо ингээд хийж явах хэрэгтэй, шинжилж явах хэрэгтэй. Одоо нөгөө аялгаугийн анх тэрийг дуулжсэн жижигнүүд ч одоо том болсон. Юу энэ тэр жоохон хүүхдийн дуу гэсэн байж байгаа сте. Тэгэхээр 5-6 жилийн дотор хүүхдээ ингэж хурд өсөж том болж байгаатай адилхан сонсогч нараас хувьсж байна. За дээрэс нь одоо энэ сүүлийн үед ингээд сошиал ертөнц идэвхтэй болоод бид нар чи хүүхд тахта тий радио телевизээр хүсэлтийн хариугаа хүлээж агаад үздэг, баярын мишэлийг хүлээж агаад за нөгөө орбитын орс сувгуудаа бүр ингээ хүлээж агаад тэгээд нөгөө нэг дуунуудаа сонсож ингэдэг байсан шүү дээ. Тэгэхэд одоо сошиал YouTube-с хин дуртай нь одоо өөрийнхөө дууг одоо хөдөө сум баг гэлтгүй интернет л орж ивэл хаанаас ч хамаагүй үздэг болцсон. А нөгөө талаараа ингээ уран бүтээлийг хүнд хүрэхэд илүү хэцүү болж байна. Нэг талаараа амархан юм шиг боловч нөгөө талаараа ингээ хүмүүс нэг юм үнэгний ой санамжтай болсон байна. Нэг одоо би сүүлийн үед тийм мэдрэмж аваад байна л да. Ингээд 3 жил тутамд 2 жил тутамд шинэ тоглолт хийхээр одоо ингээ маркетингийн хувьд ч гэсэн өмнөх юмаа давтаж болохгүй болчиход байгаа байхгүй юу. Хуучин чинь ингээл одоо плетийг хүртэл тикцэг юм руу ингээд шууд ороод постэр тавиал захиалчихж штэ. Постэр эхлээл харагдлаа перкэ голын судлууд одоо түрүүчийн 7 хоногт постэр тавигдаа алга болсон. Хуучин яадаг байлаа залгаад хүргэлтээр авъя эсвэл таасан дээр очиод аваад те. Тэгэхээр юм нэг талаараа гоё хөгжөөд байгаа боловч нөгөө талаараа үнэгний хай санамж үнэг гэдэг амтэн чинь нөгөө араас нь ингээд анчин хөөгөө явж идэг булан тойроо гараад ирэхдээ өөрийг нь хөөжснийг хөрхийн амтан мартчихдаг тий. Тэгээ яг тийм амтан гэсэн шүү дээ. Тэрнтэй яг адилхан нэг дуу гараад 2-3 хоног өө ямар дуу вэ пумпан гэж ингэж ирсэн л гинт 2-3 хоногийн дараа дахиад сошиалын шар мэдээ янз бүрийн юмдад дарагдаад мартчихад байна. Тэгээ нэг тийм одоо сошиалын нэг юм хуйлрал гэдэг юм уу, ингэдэг юм уу, энийг одоо хитрхийх мэдээллийн давлгаа бидний бүр тархитлахаагч амраахгүй шүү дээ тий. Тэгэхээр энтэй бас ингээ адалцаад уран бүтээлээ хийгээд хүнд хүргэнэ гэдэг бол бас амаргүй болсон байх шүү сүүлийн үед аа. Тоглолтын нэрний хувьд танд бас таас нэлийн өрмөс нэрнүүд өгөх юм аа. Нэрийг бас энэ удаагийн тоглолтын нэрийг бас анх яагаад ийм тоглолт гэж нэрлэхээр болсон бэ? За энэ дэврэн залуу нас гэж шүлгийг болохоор би яг өнгөрсөн зон хөдөө ингээд машина бариад явж байхад ер нь ганцаараа л машина бариад явж байхад хол хотоос гараа авцсан байгаа үед ингээд хүн төвлөрдөг байхгүй өөрөө өөртөөгөө ингээд дотоод ертөнцтэй очих тийм цаг хугацаа гардаг гэж боддгийг. Уран бүтээлч хүмүүс ч их сонин штэ. Жохон юм дээр чисэл гинт сэтгэл нь хөдлөөл тэн дундаас шүлгийн санаа гарч ирэл пумпаастай дэдлийн юм гоё дуу хийгээл тэгэл
одоо маш хурдан хугацаанд бүтэх жишээтэй. Дандаа ингэ сэтгэл хөдлөлийн эмоц тийм юм дотроос гардаг. Тэгээд энэ дэврэн залуунаас шүлгийг болохоор би нэх гой санаа орж ирээ чагнаад орж ах руугаа залгаал. Яг чагнаад орж ахал бичих юм шиг надад шууд санагдаж байгаа байхгүй. Тэгэл залгаал ахаа та би одоо ингээд дүүн 16 жил өнгөрсөн 100 гэхэд чи одоо энэ жил 17 жил байгаа байхгүй миний анхны уран бүтээл хийсэн. Дүүн ингээд төдийгөөс өдий хүртэл 16 жил ингээд дуулжээ. За наадамч дуулаа, морь малч дуулаа, ээж аавч дуулаа, хайр сэтгэл өсгөө те их үрээ хайр би бүгдийг дуулсан байна. Гэхдээ та яг ингээд миний дотор орсон юм шиг намайг ингээд бодоод яг ингээд энэ цаг хугацаанд би маш олон сэдвийг дуулсан байна. Амьдралын ч гэсэн те олон ингээд аваа нухчаанд донд ингэж амьдрсан байна. Би тэгтээ залуу хүн та яг ингээд миний энэ залуу нас энэ болгоны юм бодоод надад шүлэг бичээд өгөөч гэсэн чил 2 хоногийн дараа шүлэг ирсэн. Цаг хугацааны дээгүүр шугуу шиг нислээ би цагаан сэтгэл хүн чанараа өчиг гээсэнгүй. Алдаа онооны жимээр хулан шиг захирлаа аз жаргал хүсэл зорилгоо зам дээр орхисонгүй гэд. Юу бүрстэ яаж ингэж гоё бичдэг байна гэж шууд зүрхөө орж байгаа юм чи. Тэгэл орон зайны шилтгэнд язгууртан болж төрөөгөө ч од химрийн ариун тайзанд дуутайгаа амьдрнаа гэл. Зүгээр яг ингээл яг миний хийх гэсэн зүйлийг ингээд бичсэн байгаа байхгүй. Тэгэл үнэхээр тийм дэврүүн те залуу нас хэдийгээр одоо ингээл 17 жил уран бүтээл хийж байгаа ч гэсэн би 30 эд настай залуухан байна те. Одоо магадгүй би 45 хүрчээл би дэврүүн залуу нас гэж тоглолт хийжээвэл нэр маань оновчгүй шүү дээ те. Тэгэхээр за би одоо яг 30 эд настай байх та. Би одоо дараагийн 3 ч юм уу 4 жилийн дараа тоглолт хийхэд би 40 нас руу очсон байна. Тэгэхээр за одоо л би дэврүүн залуу нас гэж нэрлэх хэрэгтэй шүү гэл. Тэгэл энэ нэр орж ирж байгаа. Одоо шийдсэн. Тэгээд олон сарын өмнө одоо энэ тоглолтынхаа нэрийг олоод тогтсон байсан гэсэн. Хуужин гоо ялдаг өсгөө ертөнц ч гэсэн тэгжсэн. Үг амтай гэдэг үгэнд ер нь та хэрэгтэлдэг байлгүй ах уу. Ер нь тэгдэм бэлээ. Одоо манай ардын жүжигчин Батсахгүй маань бас ярилцлаган дээр нөдөн ингээл би шеэрлж уншаал шеэрлжсэн. Яг ингээд үг амтай гэдэг бол одоо өстой нэг 10 хэдэн жил ингээд уран бүтээл хийхдээ тэрийг хүн илүү ойлгодог болдго юм бэлээ. Эхэндээ бол тоохгүй те. За энэ гоё дуу байна, гоё аятай дуу байна гэж бодоол ингээл зөвхөн ингээл аянд нь татагдаад ч юм уу. Эсвэл сэтгэл хөдлөлөөр ингээл дуулсан бид. Эргээл бодохоор дандаа тэр өгнүүд ингээд биелсэн байдаг. Их сон. Тэгээ би бүр сүүлийн үед за би ер нь юм сонио хөхтэй дуу ерөөсөө дуулахгүй гэдэг өөртөө хангаж. Бүр ингээ аав юм маань өнгөрөхөд хүртэл би 14 хоногийн өмнө их сонио хөхтэй дуу нэг найзынхаа хүсэлтээр өөрийнх нь тоглолтонд нь зориулаад нэг өнгөрсөн аав ээжийнхээ араас харамсаж байгаа хөхтэй айгүй муухай хөхтэй. Одоо муухайчдаг. Муухай л гэж би хүлээж авч байна л та. Тэр дууг дуулчаад бүр асар харамсаж байсан байхгүй. Тэр дуу цэцэгдаал 14 хоног аав маань гинт бурхан болцсон. Тэгээ би тэр бүр надад ингээ зүрх рүү бүр ингээ шигжсэн. Ямар сони юмны бас бэлэг тэмбэрл магадгүй ингээл надаас ч болчих юм шиг хүн ингээл одоо нэг өөртөө айгүй эвгүй тусгаж авд юм байл л те. Тэгэл гих мэтчлэн дууны үг гэдэг бол одоо үгийн бэлэг тэмбэрл ерөөл утга тэмбэрл гэдэг бол асар юм амтай гэдэг зүйлийг бол одоо бүр ингээд цаг ямагтал одоо ойлгож байна. Ер нь уран бүтээлч хүн гэдэг чинь хүн болгон дуучин болдоггүй те. Нөгөө бурхан хамгийн хайртай хүүхдээ урлагийн хүн болгодог гэдэг бас зүгээр ч нэг гарсан үг биш юм шиг байгаа. Бид нар ингээд хүний зүрхнээс зүрхөө очиж ихшгэлж баяр жаргал те нөгөө балхаж байгаа хэлсэн гоё дуу байдаг те. Миний зохиосон дуу нөө хичнээн цаг хугацаа орон зайг тулаад таны зүрхэнд хүрч одоо ямар мэдрэмж юу одоо өхөг таашгүй гэд те. Түүнтэй л адилхан бидний яг үүрэг ажил тэр байхгүй юу. Тэгэхээр бурхан цаанаас нь одоо тийм оноолтон дээр ингээд чи дуучин болох хэвээр энэ насандаа ийм үүрэг хүлээх хэвээр гэд намайг магадгүй дуучин болгосон байх гэж боддог тий. Тийм болохоор бас тэр үүргээ ухамсарлаа зөв явж зөв гоё хөхтэй дуунуудыг дуулж ингэх юмсан гэж айгу хичээж байгаа. Тэгээд сүүлийн үед би бас энэ томогт маань орсон 5 дохой төвшин сайхан гээд Данзаарвж утгтын 2 сайхан дууг яс дуулсан. Одоо үлэмжийн чанаргийн алдартай дууг хүн бүхэн мэднэ тийм ээ. Тэгэхээр одоо яг тэр цаг үед Данзаарвж утгтын өөрийнх нь тухайн цаг үедээ зохиож исэн 5 дохой төвшин сайхан гээд маш гоё бэлэг тэмдэглэлтэй сайхан уран бүтээлүүдийг дуулж буцаагаад одоо нэг хэсэг бол одоо 90 он гараал ингээл арчилсан нийгэмд шилжээ зах зээл чөлөөт нийгэмд шилжээ дэрнгүүд чи хүн болгон л өө Данзаарвжаа гэл нэг хэсэг ингэжсэн. Одоо буцаад ингээд бас мартах нь мартаад те явсан юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгээ буцаагаад эргээгээд бид нар бас танин мэдүүлэх үүрэгтэй. Өөрийнхөө чадах чимнэгээрээ те өөрийнхөө сонсогчд гэсэн одоо баг нь багтахгүй би энэ Данзаарвж утгад гэж ямар хүн байсан бэ? Монголын маань өв соёлыг тээж Монголын урлагийг те одоо саран хөхөө жүжиг гэл маш том өв соёлыг тээсэн тийм соён гэгэрүүлэгч юм хүн байсан шүү гэдгийг бас нэг талаараа таниулъя.
мартагдсан уран бүтээлүүдийг гаргая гэдэг үүднээсээ бас уран бүтээлүүдээ сүүлийн үед тэгж аль талаа барьж бас хийхийг бас зорж байгаа. Дотоод бас өөрийнхөө ихтгэл үнэмшилтээр ч гэсэн бас энэ чинь тулгуурлаж байгаа шүү дээ. Таны хувьд бас дуулахаас гадна юм аяа хавьяастай шүү дээ тий. Ерөн сүүлийн үед хоббигоо ер нь хэр хөглөж байна. Ингээд юм байна. Би ч ингээ багада юм оёод ингээд ээж загнадаг ус аахгүй ингээд нуруучин хөшлөө гэдэг нэг юм нэхээ суучгаад хүүхд нэг ингээд нэг юм нэхээ суучдаг штэ. Тэгэл баг багт ч нөгөө нэг ингээд Nokia Mokia гар утсууд анх ингээд гарч ирсэн штэ. Бид нар ч одоо гар утасны анхан үеэл ахлах ингээд багтаа барьж ил. Тэнгүүд нэг гар утасны гэр мэрэж хэлтэй өнгөөр нэхэл ингээд гоё нөгөө салфеткуудыг схем харж байгаа л нэхэл. Тэгэл нөгөө нэг юм схемтэй ном дээр үе юм эсхүртэй ном Орсын нөгөө гоё буурдаас төлөвлөж чинь дандаа ингээд хураагаад тэгээ ингээ хувц одоо юм ойж эсрэх дуртай байсан бохгүй. Тэгээ оюутан байхдаа хувцаа өөрөө ойдог байлаа. За сүүлдээ уран бүтээлээ хийж эхлэхдээ ч гэсэн өөрөө оёол ингээл өмсдөг. Сүүлийн үед нэр үнэхээр одоо амжихгүй байгаа байхгүй. Гэртээ гараад оёдлын машина одоо бараг сүүлийн 2 жил 3 жил би л оёдлын машина гаргаад юм ойжсэн марцсан байна. Тэгэнгүүт одоо ингээ охиныгаа харахаар би охиндоо юм ойж идхийг зааж өгөөгүй байхгүй юу. Хөрх юм нэмэн л одоо тэндээс зааж байгаа. Дээрээс нь сургууль дээр мэдээж технологи хичээл орж байгаа. Тэнгүүд манай охин яг миний ингээд баг нас шиг юм оёод нэхэд гэрт ингээд нөгөө аав намайг баг бах загнадгаас янз бүрийн даав уцсны хог гэрээр нэг хөглөрүүлээ энийг хараач гээл тэгэл гуцсан даагаараа баахан ингээд нэхмлийн зөө муу утас мөц бүрсэн гэл 9 жилдээ хийждэг тийм хүүхдээс авах. Тэгэл ингээд өстө нэрэ даавны ог цуглууллаа тэглээ инлээ гэр заавар холлоо гэл. Яг одоо манай охин өрөөгөрөө дүүр ингээд нэхмлийн утас мөц ингээд дээшин даашин төрникнээс сунаа зүгтдэг байхгүй. Тэрэндээ бүр сүулдэ нөгөө сунаах биш бүр ингээд баахан утас игээд макраме шүлжиж мүлжээд ингээд яг миний баг нас шүү. Тэгээ би ээж маань ч гэсэн юм ойдог. Тэгэнгүүт яг юм чи ерөөсө цусандаа гендэ байдаг юм байна. Би зааж өгөөгүй байхад аялал хүртэл юм байхтай аах. Тэгээд харахаар бүр хөөрхөн санагдаад байгаа юм чинь. Ер нь одоо тэгээ өөрийнхөө нөгөө хүн чинь хүүхдээ харахаар өөрийгөө толон тарж байгаа юм шиг байдаг ч тийм. Таны хувьд аялгауг бол нэлийн дэмжиж байгаа зү тийм. Энэ тал дээр нь бол хориглох биш илүүтэй дэмжиж. Тийм шүү дээ хөөрхөн хүүхд чинь тэрийг дагаад одоо баруун зүүн тархин ингээд хөгжөөд явж байгаа шүү дээ. Заавал ойдол чинь нэхбэл чинь болох албагүй те хүүхдийн сонирхол ингээл өөрчлөгдөд нэг волейбол явлаа л нэг жудаад явлаа л нэг дунд ээжээ би одоо дунд явъя гэсэн нэг хөгжим гээл нэг хэсэг төгөлдөр уурт явсан. Ингээл хүүхд ингээд өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр чинь хүүхдийн тархины хөгжилд маш их одоо нэмэр агц болж байгаа. Одоо сая англид яваад ирсэн чи одоо би гадаад тогштой англид та намайг бушуухан бүртгүүлээд та ингэж байгаа л уддаг шүү гэж хөөрхөн гих жишээний тэгээд аль болох одоо хүүхдийг яг хөгжиж байгаа үед нь заавал хүчээр ингэж юм руу хандуулах биш. Бид нар ч гэсэн багтаа одоо би жишээлбэл урлагийн гэр бүл төсөөгөө тэнгуү дуучин боллоо гэсэн чинь бүр ингэж ээж аав энэ бүр гайхаж хүлээж аваа. Тэгээ анхны маань тэмцээнд ороод би яаж яхад анхны тэмцээндээ шууд алтан медаль аваад эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө хайдаг багш маань ирж шүүгээд тэнгуү ч манай аав чинь зэрэгэл суугаад уйлал баярлаа. Тэгэл тэрнээс хойш нам бүсээ за миний охин өөрийнхөө сонирхлоор яв. Одоо дуучин хүн бол гэл ингээд зөвшөөрөх жишээ нь. Тэгэхээр хүүхдийг яг өөрийнх нь хүсэж сонирхож байгаа зүйлд нь зөвшөөрүүлж ингэж явах хэрэгтэй. За бас манай нэвтрүүлгийн ярилцах хугацаа богинохон байна. За танд бас өнөөдөр цаг завгүй ажилтаа үеэр бас манай нэвтрүүлэгт өргөдөж оролцсонд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд нас амжилт хүсье. Маш их баярлалаа. Одоо тэгээ 13-нд буюу 7 хоногийн одоо 4-р өдөр Валентины баярын яг урд өдөр одоо Дэврүүн залуунаас тоглолт маань UB Palace болох гэж байгаа. Тэгээд та бүхэн манаас тоглолтын маань хамтдаа зорин ирж хамтдаа бүтээгээрээ маш гоё хайрын үчиг бүтээгээрээ гэж хэлмээр байна. За дээрэс нь тэгээ энэ тоглолтын маань одоо ураа гэдэг юм уу ягаан хувцаар одоо жигдэрн гэсэн бас уриалга хөрхэн гаргаад байгаа. Сая цомгийн баяр дээр ягаан болоод найзууд маань ягаан болоод ирсэн хүмүүст маш гоё постэр зургнаас их гоё эсэж шүү. Тий постэр маань анх бас ягаан болоо. Тэгэхээр Валентин гэдэг нь хоёлоо ч гэсэн өнөөдөр санаандгүй ягаан болоо. Ингээд таарч штэ. Тэгэхээр тоглолтын маань та бүхэн зорин эрэхтэйгээ ингээ ягаан болоо хайрын гоё ялдамхан өнгөтрөхөө бүрдүүлээд ирээд ер нь миний тоглолтыг дийлэхэд бүсгүүчүүд бас ирж үздэг. Гэхдээ бүх насныхан байдаг. Хайртай ээжээ, хайртай ханаа, үр хүүхэд хөөрхөн найз нөхдөд агуулад ингээд зорин ирээрээ гэж одоо хүндэтгэн урьж байна. За баярлалаа. Өглөө хөтөлбөртэй хамт байгаа үзэгчдэд баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна.